За манай тус яам дээр нийтдээ өргөлийн байнгын ороо за төрийн бус байгууллагууд за иргэдээс ирсэн гомдлолтой холбогдуулан 32 төсөл арга хэмжээний гомдол анх ирсэн. За ингээд ажлын хэсэг гаргаад өнөөдрийн байдлаар бид бүхэн жагсаалт гаргаад ингээд тухайн байршлуудыг үнэн зөв нэршлэр нь тодорхойлох ажлыг хийгдээд явж байгаа. Үүн дээр нийтдээ одоо өнөөдрийн байдлаар бид бүхэнд 52 төсөл арга хэмжээний 52 төсөл арга хэмжээг одоо татан авч энэ танц судалгаа хяналт шинжилгээг үнэлгээ хийгээд ингээд явж байгаа. За үүнтэй холбоотойгоор за бид бүхэн бас энэ байршлуудыг тодорхойлох за иргэдийн бас өгсөн зарим мэдээллийн нөгөө нэршлиг үнэн бодиттой болох хурлаас зөвшөөрөл олгож байгаа байгууллагууд руу бид нар албан тотуудыг явуулсан. За ингээд холбогдох хуулийн дагуу өнөөдөр барилгын зөвшөөрлийг бол барилгад олгож байгаа үе шатны зөвшөөрлүүдийг бол аймаг нийслэлийн засаг дарга нар бол олгож байгаа эрх үүргээрээ. За энэ дээр бол архитектур төлөлтийн даалгавар, загвар зураг батлах, за барилгын ажлын эхлүүлэх зөвшөөрлийг олгох гэх мэтчлэн төлөвлөлтөй холбоотой зөвшөөрөл гэх мэтчлэн зөвшөөрлийг бол одоо нийслэлээр олгогдоод ингээд явж байгаа. За үүнтэй холбоотойгоор бид нар бол тодруулгуудаа аваад явж байгаа. За одоо яам дээр хийгдэж байгаа ажлын хэсэг дээр бол өнөөдрийн байдлаар бид бүхэн 52 төсөл арга хэмжээний за 25 төсөл арга хэмжээн дээр нь газар дээр нь очих за мөн тухайн төсөл хэрэгжүүлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудтай за уулзалт хандлтуудыг хийгээд явж байгаа.